Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг болон малжуулах арга хэмжээнд хамрагдсан эргэн та эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Хэрвээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авна. Үүнд Монгол банкны чанаргүй зээлийн мэдээллийн санд орно. Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 2-5, 4-5 заасны дагуу хуулийн байгууллагад шилжүүлнэ. Интернет банк ашиглан төлбөр хийх зааварчилгаа. Эргэн та гар утсандаа өөрийн харилцагч арилжааны банкны интернет банк аппликейшн суулгасан байх шаардлагатай. Төлбөрөө хийхийн тулд интернет банкныхаа гүйлгээ зэс рүү орж бусад банк хоорондын гүйлгээ зэсийг сонгон харилцах банк хэсгээс төрийн сан банкыг сонгох. Үл авагчийн данс хэсэгт 10-1, 20-3, 70-10 дансыг оруулж өгснөөр Squatter хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж танд харагдана. Гүйлгээний дүнд хуваарийн дагуу хийх төлбөрийн мөнгөн дүнгээ оруулж өгнө. Гүйлгээний утга хэсэгт өөрийн нэр регистрийг бичиж гүйлгээ хийснээр таны төлбөр амжилттай